Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар хүрэлцэн оюутнуудаа энэ үчи мэндийг хүргье. За, өнөөдөр хөгжмийн боловсрал хичээлээр бид бүхэн хөгжим хөдөлгөөний биелэл гэсэн нэртэй нээлттэй хичээлийг та бүхэндээ төлөвлөх гэж байна. За, өнөөдрийн манай хичээлд жүжигчний 1-ийн А, 1-ийн Б, 1-ийн В гэсэн ангийн оюутнуудаас өөрсдийнхөө хүсэл сонирхлоор хүрэлцэн ирсэн оюутнуудаа маш их баярлалаа. Оюутнуудаа амжилт хүсье. За, бидний өнөөдрийн хичээл болохоор хөгжим хөдөлгөөний биелэл буюу өөрөөр хэлэх юм бол хөгжмийн хэмнэл, фраз, динамикийг биеийн хөдөлгөөнтэйгөө уран бүтээлчэд илэрхийлэх дадлаг хичээлийг та бүхэндээ танилцуулах юм аа. За, бид бүхэн өнөөдөр 2 хөгжмийн зохиолыг сонгосон байгаа. За, нэгдүгээр хичээлийнхаа зорилгыг сая ерөнхийд нь багш нь хэлсэн. За, тэгээд хичээл сонгох зохиол маань нэлээд өөр 2 ялгаатай зохиолыг авсан. За, эхний бидний ажиллаж үзүүлэх зохиол маань болохоор Чайковскийн детский альбомд байдаг Итали дуу гэсэн жижиг хэлбэрийн хөгжмийн зохиол байгаа. Хоёр дахь бүтээл маань болохоор төрийн сойрхолд хөгжмийн зохиолч Нацгийн Жансан нургайн гэрэл сүүдрийн дэнс гэсэн романсын бүтээлдэр бид нар та бүхэндээ энэ хичээлийг хийж сонирхуулнаа. За, эхний бүтээллийнхаа хөгжмийг эхний ээлжинд оролцох оюутнууд маань сонсно. За, ингээд нээлттэй хичээлээ эхлэе. За, хөгжмөө явуулъя. За, эхний бүтээл жижиг аяс байгаа. За, одоо оролцох оюутнууд маань сая бол ерөнхий аяа сонслоо. Ер нь бол энэ хөгжмийн шинж бол ер нь яг ямар шинжтэй ая байсан бэ? Ер нь бол гэгээлэг, тийм ээ? Хөнгөн, хурдны хувьд бол жоохон хөнгөн, хурдан ийм хөгжим байна, тийм ээ? За, одоо бид бүхэн хөгжмийнхаа хэмнэлээр эхлээд хэмнэлээ олж явна. Тэ? За, хөгжим ахаад эхэлсэн. Хөгжмийнхаа хэмнэлээр хөгжмөө олоод яваарай. Хэдний хэдэд ер нь энэ хөгжим явж байна. Алхалтаар эхлээд яваад үзүүлнэ. За, хөгжим дотор өөр юу байна гэдгийг сонсоод явна. Дараагийнхаа ямыг хийхэд болт, тийм ээ. За, хөгжмөө явуулаарай. Яваарай. Нуруугаа бити өрөөрэй. Дөрөвний за, яваарай. Хөгжмийнхаа хэмнэлээр явшаа оюутнуудаа. Зайгаа олоорой, орон зайгаа мэдрээрэй. Ийшээ чөлөөтэй явж олно шүү. Ийшээ явж олно, орон зайгаа мэдрээрэй, тийшээ явж олно. Жохон чанга тавьчих. За, энэ хөгжим маань ерөнхийдөө 8-3 буюу нэлээд хөнгөн хэмнэлтэй ийм хөгжим байна. За, одоо бид нар сая ерөнхий хөгжмийн хэмнэлийг алхаагаар явлаа. Тэгтэл хөгжим гэдэг маань өөрөө яг бид нар ярьж байгаатай адилхан өгүүлбэрээс бүтдэг. Тийм ээ? Хөгжим. За, тэгэхээр одоо өгүүлбэрийг яаж олох вэ? Хаанаас хаа хүрээд өгүүлбэр хэлж гэнэ гэдгийг амьсгаагаараа аваад
өгүүлбэр дуусангууд гаргаж явна. Энэ өгүүлбэрийг илүү тодорхой болгохын тулд чиглэлээ өөрчилж болно. Жишээ нь багш нь эхний өгүүлбэр нь дарататирарарам гэд нэг эхний фраз байна те. Тэрэн дээр амьсгаа аваад алхангаа гаргалаа. Жирарарам гэхэд чиглэлээ өөрчилж болно. За ингээд туршаад үзье. За хөгжим явлаа. Жохон орон цагаа мэдрээр оюутна жохон салаад, жохон чөлөөтэй. Яваа сарн чимгээ химлэр яваач. Мөрөөрөө аваад өгүүлбэр дуусахад гаргана. Дараагийн өгүүлбэр хэд чиглэлээ өөрчилж болно. Ялгаж сонсоорой. Одоо чиглэлээ өөрчлөгдлөө. За энэ дээр химэл өөрчлөгдөж байна те. Ямар хөдөлгөөн байвал зүгээр вэ? Яваа. За ерөнхийдөө 8-ны 3-т хэмжээ явж байгаа хэрнээ тэнд бас нэг хурдан хэмнэл байна. Тэр хэмнэлийг бид нар за 8-ны 3-таа алхаа явах юм байна, тийм үү? За тэр дунд дида тэ хэмнэл өөрчлөгдөж байна. Энэ дээр ямар нэгэн хөдөлгөөн хэмнэлийг илэрхийлсэн хөдөлгөөн гаргамаар байна. Жишээ нь жижиг ийм хурдан аян дээр хэмнэл хөдөлгөөн жижиг байх хэвээр, хурдан байх хэвээр, тийм ээ? Гараараа илэрхийлж болно. Дида байж болно. Айлсгүй эргэж болно. Гүүж болно. Тийм багаз. За яг энэ тэр хаан тийм юм явж гин гэдгийг химнэл хаана өөрчлөж гин гэдгийг илэрхийлэн жоохон хөнгөн баймаар байна тий оюутнуудаа. За хөгжим ахаад явлаа. Жоохон чөлөөтэй. Зайгаа олоорой. Заалаа ашиглаад ийшээ ч явж болно. Зай орон зайгаа олоод 4-ийнхаа 3-т яваарай. Хөнгөө яв. Хөнгөн биш хэмжээ шиг хөнгөн байгаад байна тий. Хөнгөө яв. Хөнгөө явах нь хөгжим сонсорой. За амьсгаагаа аваад өгүүлбэрээ дуусгаад сая ингээ хэмнэл өөрчлөгчлөө шүү. Хөдөлгөөнөө игээрэй. Одоо 16-т явлаа. Яаж гарах вэ? Арай чөлөөтэй яваарай. Written note. За, одоо өшөө дээрээс нь оюутнуудаа энд нэг хэмнэл дотор нь байгаад байна, тийм үү? Дара акцент. Синкоп гэж ярьдаг, догол хэмжээ. За, тэр яг хэмжээн дээр хэмнэлийг яаж авч болно? Нэг тодорхой да гэж аавна уу? Та нар өөрсдөө ямар нэгэн байдлаар тэр хэмнэлийг илэрхийлнэ. Гэтэ тийм ч хурц биш. За, сая сүүлд хөгжмийн юу байдаг вэ? Written note буюу татчих шүү. Тэрэн дээр хөдөлгөөн хэрвээ тайз за энэ зэрэгтэл байгаа юм чи та нар энд байлаа гэхэд тэр хөгжим дата зөөлөн болоход хөдөлгөөн яах вэ? Удаашрах буюу хоошоо жижиг болмоор шүү дээ. Тэ? Онлайн. За тэрийг илэрхийлнэ шүү. За ахаад хөгжим явлаа. Хөнгөн яваарай. Нэмээд явна. Төгс бидэг яваарай. 4-ний 3-т яваад байна. 8-ны 3-т яваад байна. Акцент яваад өнгөрчлөө. Одоо тэрийг илэрхийлнэ. Яваарай. Маш тодорхой биш үү? Яваарай. 16-т явж байна. За өшөө дээрээс нь оюутнуудаа саяны аян дээр бол тембр гэж зүйл байдаг те. Ерөнхийдөө тембр гэдэг нь яг дуурч байгаа өнгөний багтаамж буюу
илүү жоохон өндөр түвшинд, дунд түвшинд дуурч байна. Тэгэхээр хөдөлгөөн ер нь жоохон дээгүүр баймаар байна. Энэ хөгжим өөрөө хөнгөн энгийн гэгээлэг хөгжим байна. За энэ болгоныг одоо нийлүүлээд бүгдийг гаргах нь хамгийн эцсийн байдлаар жоохон хөнгөн явмаар байна оюутнуудаа. Хэмжээ маань өөрөө 8-3-т бий байхгүй хурдан яваад байна тий. За хөгжим явуулаа. Одоо уран сайхныхаа өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг нэмчих. Маш гоё гэгээлэг ая. За тэр дотор байгаа зүйлүүдийг бүгдийг гаргана, илэрхийлээрээ, хийгээрээ. Одоо акценттай нэг ямар нэгэн байдлаар илэрхийлнэ. Акцент. Хөнгөн. Одоо 16 тоо тий хөдөлгөөнөөр илэрхийл. Ти та та та. Ахад явлаа. Ти акцент явчлаа. Дан. Яра. Та та. Зөв шүү. Одоо 16-т хөдөлгөөнөөр яаж илэрхийлэх вэ? За динамик одоо нөгөө нэг ритмнууд яаж явах вэ? За баярлалаа оюутнуудаа. За эхний бидний бүтээл маань ингээд Чайковскийн жижиг хэлбэрийн ийм айц байлаа хүүхдүүд маань. За энэ зохиолын онцлог бол маш энгийн ирнэ, хэмжээ, хэмнэл, илэрхийлэх байдал нь маш ойлгомжтой байсан. За тэгвэл одоо бид нар романсын төрөл рүү орох гэж байна. За романс гэдэг бол бас дууны төрөл байгаа. За романсын онцлог нь болохоор илүү уянгийн бөгөөд хөгжим нь илүү утга санааг илүү илэрхийлдэг ийм зохиол байдаг. За гэрэл сүдрийн Дэнс гэдэг романсыг бид нар сонгосон. За энэ зохиолын нэг онцлог нь бол маш эрс тэс утга санаа, үйл явдал, зөрчлийг харуулдаг ийм зохиол байгаа. За эхний ээлжинд нэлээд жоохон урт учраас хөгжмөө цөмөрөө сонсонгоо ямар онцлогтой юм, ямар хэмжээнд дээр явж байгаа гэдгээ сонсчих. За бид нар ингээ гэрэл сүдрийн Дэнс гэдэг энэ романсыг ингээ сонсохоор за Итали дуунаас маань юугаар ялгаатай байна?
Маш урт аялгаутай байна тий. За Италиуд нэр бид нар шууд сонсонгуудаа химлийг барьж авч чадчихсан бол энд бол химэл гэхэд их хэцүү байгаад байна. Ингээ барьж авч болохгүй байгаад байна тийм үү. За тэгээд одоо цөмөрө хөгжмөд ингээ тавиад явахдаа аялгуун дээр тулгуурлая. Зөвхөн морин хурынхаа аялгауг сонсож явна. За аялгауг одоо цөмөрө алхалтаар юм уу хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Ойлгосон тийм маш урт. Тэгэхээр энэ аялахгүй гарахын тулд өөрөө ийм урт хэмжээ байгаад байгаа учраас биеийн хөдөлгөөнт зайлахаар уртал гарах шаардлагатай болж байна тийм ээ. За яг үндсэн морин хурынхаа аяыг барьж явах нь. За дахиад эхлэе. За сонсож байгаа эхлэж байна. Одоо эхлэе. Хөдөлгөөн аялгаугаа л илэрхийлнэ. Урт дандаа урагшаа гэсэн үг урт дээшээ биш хин. Одоо аяг чи ингээ урт яваад байна тий. Урагшаа ийм хоошоо бас өгүүлбэрээ бодороо. Хаана өгүүлбэр явж байна? Урагшаа ямар аяас хонс. Орон зайгаа мэдрээр орон зайгаа битээ овоод жоохон салаач. Гараа урагшаа уртаа явж шин. За энэ дээр төр цусаач. За уучлаарай хүүхдүүдээ. За энэ хэсгээс битээшээ яв. Энэ зааландаа сусчаа. За одоо яг эндээс химэл өөрчлөгдөж байгаа. Энийг сонсон шүү дээ. За явлаа. Сая үргэлжлүүл явж. Үргэлжлүү яваарай. Сонсорой. Орон зайгаа мэдэр битээ овоор химлэр нь яваач. Яваарай. Химл яваад шүү дээ. Одоо энд яваарай. Яваач. За энэ хэсэг юу байсан хүүхдүүд ээ? Химл маш өөрчлөгдсөн. Тухайн зохиолын колумнаас хэсэг явж байна, тийм ээ? За энэ дээр бас яг хөгжмийг дагаад яах хэвээр хурд ч гэсэн өөрчлөгдөх ёстой шүү дээ. 4-ний 2-т яваа цай өнгөрчлөө шүү дээ. За буцаад одоо А хэсэг рүү орно. За энийг анхаараарай. За хаад явлаа. Цаашаа өргөжлөлөө явлаа. Урт хөдөлгөөн хүүхдүүдээ урт. Наад агчин өөрөө урт. За цөмөр ерөнхийн аялгауны химлийг ойлгочлоо тийм үү? Аялгауны хөдөлгөөнийг ойлгочлоо. За тэгтэл энд гэрэл сүүдрийн дэнс гэсэн нэртэй байгаад байгаа. Тэр утга нь болохоор гэрэлтэй сүүдэртэй эсрэг тесрэг утга гэсэн үг. За энэ Романсын яг үг нь бол илүү хайр сэтгэлийн талаар сайхан муухай, баяр жаргалтай, зовлонтой гэсэн юм утгатай. Романс гэдгээрээ дуу маань үгтэй байж тараа тийм ээ? Үгнийх нь утга нь тийм байгаа. За одоо манай хүүхдүүд юу илэрхийлэх вэ? Сайн аялгауны уртыг, хөдөлгөөнийг бид нар ерөнхий аялгауны шинжийг хөдөлгөөнөөр илэрхийлчлээ тийм ээ. Тэгэхээр Монгол романс дээр өгүүлбэр нэлээд урт байх нь. За өгүүлбэрийг бас илэрхийлэхдээ нэг өгүүлбэр дуусаад чиглэлээ өөрчлөмөр байна. За хийхдээ бас орон зайгаа хүүхдүүдэд жоохон мэдэрмээр байна. Хитрхи юу яагаад байна? Ингээд овоороод ч юм уу альс бол хитрхи тийш яваад байна. Орон зайгаа мэдрэх нь байна. Мөн одоо цөмөрөө тэр эсрэг тесрэг зүйл хаана байгаад байна гэдгийг илэрхийлэх байхгүй юу. За эхний ай бол ер нь үг нь баясан басаад чи над дээр ирдгээ гэсэн ийм үг явж байгаа. Эхний удаан айн дээр. Ер нь бол гоё гэрэл гээгээ те ийм үйл явдал бол. За тэр дунд бол 4-ний 3-т хэмжээ өөрчлөгдөөд жирарампам гэдэг дээр бол яаж байна? Харин өөр утга санаа орж ирж байна те. За баясалтай үед мажор гэсэн үг. Ийм үед ер нь хөдөлгөөнөөр яаж илэрхийлэх вэ?
хөдөлгөөн ямар байх вэ? Дээшээ байна. Ааха. Урагшаа байна. Хэрвээ тэр диссонанс буюу одоо зовлонтой ч гэдэм үү те сүйдэртэй байвал хөдөлгөөн яах вэ? Жохон жижиг хавчиг альсгүй хажуу чишээ ч юм уу ийм хөдөлгөөнөөр илэрхийлж болно тийм үү энэ хоёр зүйлийг. За одоо илэрхийлэхдээ дээр нь нэмж энэ бүгдийг оруулах нь байна. Ойлгосон тий? За аяалаа эхнээс нь. За урт гэдэг зүйлийг жоох ийм урагшаа тэмүүлсэн ийм хөдөлгөөнд хийн. Хүмүүс рүүгээ харж байгаа цаашаа харж гიშж байгаа ш. Сараа. Химлэрээ ихлэ явна. Жохон химлэрээ яв. Ариун эрдэнэ химлэрээ яваадаг. Орон зайгаа мэдрээ шиш. За баярлалаа. За одоо энэ дээр хүүхдүүд ганцхан төгсгөл дээр ингээд суугаад байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө нэг тембр гэдэг нь маш өтгөн, тэн дээр жоохон хүнд доороос хөдөлгөөн хиймээр байгаа байхгүй юу? Тэгснээр дээшээ явж шít. Агшөө бид нар бол динамик буюу хүчтлээ мэдэн ш тийм ээ. Хөгжим тэр колумнаас хэсэг яваад хахад тэр доор байж болмооргүй байна. Тэгтэл хөгжим дараа маш хүнд одоо энэ доороос эхэлж байгаа хөдөлгөөн баймаар байгаа байхгүй юу? А Б А гэд ороод ирэхээр тэгтэл тэр дээр ингээд яваад иж болохгүй. Ганцхан дуусахад ийм хөдөлгөөн баймааргүй байгаа байхгүй юу? Ай зөндөө олон дуусч эхэлсэн байгаа шүү дээ тийм ээ. Бүгдийг анзаарах нь байна. За одоо энэ дээр багш дахиад нэмээд энэ хөгжмийг бид нар хөдөлгөөнөөр илэрхийлэхэд одоо юу хэрэгтэй вэ? Одоо сэтгэл хөдлөл илүү өөрийнх нь мэдрэмж хэрэгтэй байна тийм ээ. За багш нь уучлаарай нөгөө үгийн уг нь уншиж үзүүлэх гэсэн боловч нөгөө үгээ бэлдээгүй орхисон байна. Тэгтээ багшийн санджаагаар бол романс эхлэхдээ бол баяр баяслаар чимийн ирдэг одоо баяртай үеэч надтай хуваалцдаг дараа нь зовлонтой байсан ч одоо бид хамт түшиг болоод байж идэг гэдэг ийм ерөнхий утга гарч байгаа энэ романс. За энэ утгыг илэрхийлэхэд бол одоо хүүхдүүд маань өөрсдөө хоёроо болж болно. Тэ заавал эрэгтэй эмэгтэй гэхгүй. Хоёр эмэгтэй ч юм уу, эрэгтэй ч юм уу юу бодож байна? Ер нь гэрэл сүүдэр гэдэг утгыг тэгээд хөгжмөөрөө одоо илүү харилцаатай сэтгэл хөдлөлийг илүү гаргаж өгнө. За саяны нюансуудыг илүү хийхийг хичээж хүүхдүүдээ. За орон зайгаа жоохон мэдэрмээр байна. Жоохон зааланда. За багшийн энэ ер нь ажиллаж байгаа арга зүй бол Даль-Крозын арга зүйг бид нэр хэрэгжүүлж байгаа. Даль-Крозын арга зүй нь бол хөгжмийг сонсонгоо биеэрээ илэрхийлж импровизац хийх. Энэ бүгд яг хичээлээр хамт явж байгаа. Ер нь зэрэг явдаг зүйл тийм ээ. За бид нар энийг бол хийж туршиж өөрсдөө илэрхийлэхийг хичээж байгаа тийм үү. За одоо
яг уран бүтээл гарч ийн гэж бодож бүгдийг хамт хийж үзүүлэх нь байна. За орон зайгаа жоохон мэдэрч явна шүү. За хөгжим. Жоохон салаараа хөгтөд жоохон сал. Манай хоёр жоохон тийш очиж хийдэ зэрэгтэл. Тембер жоохон. Цаг болж. За оюутнуудаа маш их баярлалаа. За бидний өнөөдрийн ерөнхий нээлттэй хичээлийн маань агуулга ингээд өндөрлөж байна. За тэгэхээр Монгол романсын зохиол маань одоо Монгол аялгау маань ямар онцлогтой бэ? Хүүхдүүд юу мэдрэв? Одоо жишээ нь Чайковскийн тэр жижиг пьеснээс ялгаа нь юу бэ? Ярээр жилүүтэй яраарай. Аялгау урттай байсан. Өмнөх хөгжмөөс жоохон бүн байсан. Ааха. За хамгийн ярээр. Ааха. Тий. Эхлээд ингээд төвөнд амар хайртай байж байгаа. Тэгээд сүүлдээ ингээд райны ориглоод тэргээд тоглож Ааха. Салж байгаа юм шиг гинэ. За яг хоо ингэж ойлгосон байж болох боловч романсынхын гол утга бол одоо ямар ч үе байсан гэсэн одоо бат ингээ ард нь байна гэсэн утга байхгүй юу. Тэгэхээр гэрэл сүрдэр ер нь амьдрал гэдэг бол зовлон жаргал, сайн муу, сайхан муухай бүх зүйл холилдож байдаг. Үргэлж ээлжилж байдаг гэсэн утга байгаа шүү. Оюутнуудаа арамсан. За тэгэхээр та нар хэлж байгаа яг зөв. Монгол хөгжим гэдэг бол өөрөө бид нар ямар нөхцөлд ажиллаж, тэгээ ямар одоо газар нутагт амьдарч байгаа вэ? Ямар уур амьсгалд амьдарч байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад бидний хөгжим ийм өргөн одоо аялгуулаг тэгээд маш драмлаг маш сэтгэлийн одоо сэтгэл хөдлөлийг гаргах тэрийг энэ уянгатай байгаа зүйлийг биеэрээ илэрхийлэхэд маш тохиромжтой байсан гэж багш нь ойлгож байгаа. За Итали дуун дээр бол Чайковскийн яг италич дуу биш, Чайковский бол Итали дуу гэдэг дууг л өөрөө зохиосон тийм хүүхдийн жижиг хэлбэрийн зохиол. Тэр зохиол дээр бол
илүү Монгол энэ романсаас ая химлийн үед бол маш богинохон тодорхой хийхэд бол ойлгомжтой байсан. Тэгэхээр романсын төрөл гэдэг нь бол зүгээр нэг дуу биш байх нь байна, бас дөрвч биш байх нь. Тийм ээ. Тэгэхээр ер нь хөгжим гэдэг нь бол өөрөө хөдөлгөөнлөг урлаг. Үүнийг хөдөлгөөн гэхээр бүжиг гэж ойлгож болохгүй байх нь. За өнөөдрийн бидний одоо нээлттэй хичээлийн гол зорилго бол хөгжмийг биеэрээ илэрхийлэх, хөдөлгөөнөөр илэрхийлэх гэсэн зорилготой байлаа. Энэ зорилгын гол зарчим нь бол хөгжмийн хэмнэл, фраз, динамикийг биеийн хөдөлгөөнтэйгөө одоо ашиглаж илэрхийлэх, импровизац их сэтгэл хөдлөлөөрөө үнийг илэрхийлэх. Энэ зорилготой хүүхдүүд маань хүрсэн байх гэж бодож байна. За ингээд нээлттэй хичээлд оролцсон оюутнуудаа юуны төрөнд баярлалаа. Цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш нартаа маш их баярлалаа. Бас энэ хичээлийг сонирхон ирж сонссон оюутан та бүхэндээ маш их баярлалаа. За багш нас энэ PPG-гээ дундуур нь явуулж арай амцсангүй ингээд хамгийн сүүлийн хуудасаа явуулаад за ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Яа. Тэгээд одоо хүрсэн ирсэн чинь бас яас тиймэрхүү тий. Тэр энэ хөгжмийн боловсролын хичээлийг жүжиглэх хурлын найруулга хурлын ангуудад ирсэн байна тийм ээ. Биднээсээ авдаг байхад бол зөвхөн лекцээр авдаг байсан. Хөгжмийн урсгал чиглэлүүд, заавны төрөл зүйлүүд, түүхэн хөгжлийн үйл явцын тухай зөвхөн лекцээр өгдөг байлаа. Тэгээд энэ олон жилийн хугацаанд ер нь хөгжмийн одоо түүхийн урсгал чиглэлийг өөрсдийн уран бүтээлдээ энэ хөгжмийн бүтээлүүдийг зөв ойлгож мэдэрч илэрхийлэх тийм ээ. Энэ асуудал бол хамгийн юм тулгамдсан байна гэдэг. Мөн жүжигчнийг одоо дотоод ертөнцөөс нэглээд дотоод мэдрэмжийн илүү одоо нарийн болгож хөгжүүлэх энд бол маш том хөшөөрөд зөвдөг ийм одоо нарийн урлаг шүү дээ. Тэгэхээр энэ хөгжмийн бүтээлийн энэ нарийн торгон энэ одоо гүйлэмж тэр динамик хүчтэй тембр гэж ярьж байна л да тийм зохиомжийн энэ онцлогуудыг оюутнууд мөн жүжигчид уран бүтээлчид бол өөрсдийн одоо тэр уран бүтээх үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх тэр боломжийг хангаж өгөхын тулд бол манай Долгор Жаа багш сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ хугацаанд бол өөрийнхөө бас одоо судалгаанд та тулгуурлаа за Дайлкроссын болон өөрчн нөгөө Орт тийм Карл Ортын одоо сургалтын энэ аргачлалуудыг бол дандаа судалж ирсэн. Ингээд сургалтанд бол нэвтрүүлээд манай хөгжмийн боловсрол хичээл батлах хичээл хэлбэрээр ингээд явагддаг болсон. Ер нь бол ингэж болоод одоо ч 10 хэдэн жил болж байгаа шээ. 12 3 оноос гэсэн тийм яг ер нь бол 11 оноос хойштой дөнгөж ингэж хичээлээ. Тэгээд өнөөдөр бол тийм тэгэхээр өнөөдөр ч одоо бас нэг овоо хэдэн 10 жилийн нүрийг үдсэн байж шүү дээ хүмүүстэй тийм. Тэгээ сая би ингээд энэ нэлтээ хичээл гүйцэтгэгч оролцогчоор оролцож байгаа энэ оюутнууд бол маш олон зүйлийг өөртөө би болгож авсан гэж бодож байна. Альва зүйлийг бол нөгөө 1000 сонсохоос нэг үз гэдэг одоо манай ардын зүйр байгаа шүү дээ. Өөрийн бие сэтгэлээр альва зүйлийг суулж гарна гэдэг бол тэр одоо хүний амьдрал ахуйл бол хамгийн гүн бат тийм одоо суурийг үлдээдэг, мөр үлдээдэг гэсэн. Яг харах бол сайн л хэрэг мэдээж хэрэгтэй. Харж сонсох нь сайн хэрэг. Гэхдээ бас биеэрээ туулж үзэх нь тэрнээс илүү сайн гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл саяны энэ нэг одоо нээлттэй хичээлд үзүүлсэн хоёр хөгжмийн бүтээл хоёулаа хоорондоо өөр өөр ингэсэн өвөг онцлогтой ялгаатай юм сайхан бүтээлүүд байна. Тийм. Энэ дээрээс бид нар бол магадгүй та нар хөгжим гэдгийг хөгжмийн аялгауг хөдөлгөөнөөр илэрхийлнэ гэдгийг зөвхөн бас бүжиг гэж ойлгож бас болохгүй юм шүү. Дараагийн ахын багш нь хэлж байхгүй юу? Тэгээд хөгжмийн бүтээлийг сонсоод тэрэн дээр бид нэр одоо энэ мэрэгжлийн суурь болон мэрэгшүүлэх хичээлүүд. Тэр дундаа одоо жүжиглэх ур чадварын хичээл дээр бид нэр янз бүрийн судалбарууд дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ өгүүлэмжийн цаана
хүний амьдралын ямар одоо тэр үзэгдэл, үйл явдал өгүүлэгдэж байна вэ гэдгийг бид нар бас харж ойлгож тэрнийг илэрхийлж бас болох байсан. Магадгүй ийм байж бас болох байсан шүү гэдгийг санаад авчаарай. Мэдээж яриг за тасны ярианы хичээл төр ч гэсэн бид нар маш олон их зохиолуудад ажилладаг шүү дээ. Тэгвэл энэ өгүүлэмж ардаа ямар текст буюу яриаг илэрхийлж байгаа юм бэ? Та нар одоо энд ингээд хөдөлгөөн хийгээд үлдээл явж байна. Энэний ард та нарын дотор нөгөө бодол өгүүд тий бодлууд нэгээс нөгөө рүү ингээд хөвөөд шилжээд хөгжөөд ингээд явж байгаа шүү дээ. Тийм. Ийм зүйлүүд ч байлаа. Тэгэхээр альва зүйлийг хийхдээ нөгөө номыг номоор хөөж судлах гэдгийн адилаар нэг юм хийхдээ бусад одоо бүх зүйлүүдээ давхар бодож явах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Ер нь жүжигчний хөдөлмөр бол өөрөө бие хэл сэтгвийн үйлдэлийн нэгдмэл нэгдэл донд явдаг зүйл. Хизээч зөвхөн биеийн хөдлөөд сэтгэл нь юу ч мэдрэхгүй оюун ухаандаа юу ч хунгаахгүй байх юм бол энэ асал учир дутагдaltaй гэсэн үг тий. Сэтгэл оюун нь маш их зүйлийг ухаарч мэдрээд байгаа хэрнээ бие нь яггүй байх. Эсвэл таны дотор тэр бодол өгөөд хөвөрхгүй байх. Тий? Ярианы өгөн сэтгэхгүй ажиллахгүй байна гэдэг нь бол бас дутмаг байна гэсэн үг шүү дээ хүүхдүүд. Тэгээд энэ сайхан нээлттэй хичээлийг бас удирдах зохион байгуулсан санаагчсан долгож авагчдаас баярлалаа. Энэ 16-7 хоног гэдэг бол нэг ингээд сонсохоор бүтэн удирдлын хугацаа урт юм шиг хэрнээсээ олон оюутанд авдаг тийм нэг аймаг одоо 30 хэдэн хүүхэд. Тэгэхээр 30 хэдэн хүүхэдтэй энд нэг цаг 30 минутыг зарцуулж байна гэж бодохоор бараг нэг хүүхэдтэй туулж ажиллаж байгаа цаг бол 3 минутанд л байхаа. Хэмжээтэй энийг 3 минутыг та нар 16-д үржүүлээд үзэх юм бол яг нэг хүн 48 минутыг зарцуулсан ч байж магадгүй байхгүй юу? Ийм л хугацаанд дотор тэр одоо сургалтын цагийг ямар сайхан үр бүтээлчээр өнгөрүүлж энэ олон зүйлүүдийг та нарын зүгээр ингээд нөгөө юу гэдэг сонсоод юм уу тий зүгээр ингээд хилээд орчоогүй тэнийг бие сэтгэлээрээ илэрхийлэх энэ гоё боломжийг ээж өгсөн байна. Сайхан бүтээлч ажил боллоо. Баярлалаа. Амжилт хүсье.